Мэдээлэлтэй Монголын мэдээ суугийн сурвалжлах баг Дорногов аймгийн замын үд суманд ажиллаж байна. Тэгэхээр бидний зогсож байгаа 900 га талбай бол замын үдийн чөлөөт бүс. За 2019 онд Монгол улс Хятад улсын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн үр дүнд бол одоо Монгол улсын яг энэ замын үдийн чөлөөт бүсэд бас одоо бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байх хэвээр. За гэтэл одоо өнөөдрийн байдлаар бол дөнгөж одоо инженерийн шугам сүлжээд эд бүтцийн одоо бүтээн байгуулалт 6-аас 30% үргэлжилж байгаа юм а. Талууд 2019 онд замын үд ирээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг тус бүр 900 га талбайд хамтран байгуулахаар тохиролцсон. Үүнээс хойш ирээний чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөгөөг баталж 750 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дэд үтцийн ажлаа бүрэн дуусган бүтээн байгуулалтын ажлаа эхлэхэд бэлэн болжээ. Харин замын үдийн чөлөөт бүсэд улсын төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дэд үтцийн ажил эхлээд удаагүй байна. Өнөөдөр замын үд чөлөөт бүсэд ердөө 15 аж ахуй нэгж худалдаа үйлчилгээ эрхэлж байна. Монголын тал бол энэ үндсэндээ 300 га-гийнхаа бүтээн байгуулалт бол нийтдээ 232.7 тэрбумын бүтээн байгуулалтыг хийсэн байж байна. За хятадын тал бол энэ үндсэн 300 эхний ээлжинд одоо хэрэгжүүлж байгаа 300 га-гийнхаа бүтээн байгуулалтад 1.5 тэрбум юан буюу 750 тэрбум төгрөгийн одоо бүтээн байгуулалтын ажлыг одоо хийчихсэн ингээд явж байна. Замын үд ирээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр, логистик гэсэн 4 чиглэлээр хөгжүүлж, ачаа тээврийн аялал жуулчлалын үндсэн гэсэн 3 гарцаар холбохоор талууд төлөвлөжээ. Замын үдийн чөлөөт бүс гэдэг бол Монгол талдаа нэрлэгдэж байгаа болохоос хоёр талын хамтраад хийх одоо бүтээн байгуулалт зорилго маань бол ямтай ашигны бүс байна. Тэгээ юуны өмнө одоо хөрөнгө оруулагчдын зүгээс хятадын хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож байгаа нь ерөөсөө л их зүүн орчин доктортой байдал. Хэмжээ дулааны станц барьсан, за ус татваргын юу барьсан, одоогийн байдлаар бол ингээд дэд бүтцийн ажлууд нь явж байна. Хятад талдаа ирээн дээр нийтдээ 750 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, одоо тэрбум төгрөгтэй дүүцүүц хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд өнөөдөр тэр талдаа бол дэд бүтцийн ажил бүгдээрээ хийдсэн, үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болцсон. Манай хил дээр замаа авчаад тавьдсан. Тэгээ одоо ингээд манай талыг үндсэндээ сүүлийн 5 жил ингээд зам хийхийг хүлээгээд холболтын цэгээ тохирохыг хүлээгээд байж байгаа. Замын үд ирээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажил удааширч олон жил зогсонгүй байгаа шалтгаан нь Монголын талаас хууль эрхцэн орчин бүрдээгүйтэй холбоотой байгааг Шадар сайд тайлбарллаа. Маргааш Шадар сайд анхуйг бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өртөө засах орны Ирээн хотын чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан. Ирэх 4-р сард багтаан талууд замын үд ирээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн гол гарцыг Хилийн хаан тогтоох талаар эцэслэн тохиролцсон гэж албаныхан мэдэгдлээ.